Тэгэхээр дараа жил бид нар дахиад энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөнийхөө үр дүнг тооцож гаргаж ирдэг. Тэгэхээр 15.3 их нийтэд төлөвлөжсөн байдаг. Яг одоо боломжтой суулгаж болох хэмжээ нь 2.2 их найд. Хэрвээ дахиад одоо бас боломж гарах юм бол 5.5 их найдаар нэмэгдүүлэх нийт нэг 7 гаруй их найдыг суулгах бололцоотой гэсэн ийм хариултыг сонслоо сая. Тэгэхээр үлдсэн хэсгийг нь одоо бид нар эх жилийн одоо гүйцэтгэл тооцож хахад энэ хийгдээгүй ажилд тооцогдох юм уу? Энэ юу н ямаршгүй хэлбэрээр эх жилийн үр дүн болж тайлагнагдах юм. Ажлын хэсгийн 5 номер. Энэ 6 их усэр байгаа. 2.2 их найд бол зөвхөн улсын төсөв. За гадаадын зээл гэж тусдаа. Гадаадын зээл бол бидний 5 орчим их найд орон зай үүсэж байна. За мөн төр хувийн хвшлийн түншлэл буюу гол дэд үтсийн эрчим хүчний шаардлагатай одоо улсын төсвөөр хийж хүрэлцээг байгаа салбаруудаа төслүүдээ бид нар хувийн хвшил гадны хөрөнгө оруулалтанд одоо урина гэсэн үг. Жишээл одоо ТЭЦ 5 станцай төр хувийн хвшин түншлэлээр хэрэгжин сая бөөрөлжүүд төр хувийн хвшин түншлэлээр хэрэгжиж байна тийм үү? Энэ бичлэнгийн энэ төслүүд чинь бас улсын хөгжлийн бодлоготой болохоор бүгд төр хувийн хвшлийн түншлэлээр хийгдэх, гадаадын зээлээр хийгдэх, гадаадын тусламжаар, буцлагын тусламжаар хийгдэх, мөн орон нутгийн төсвүүгээд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн түншлэл, орон нутгийн төсөв, гадаадын тусламж гэсэн ийм 6 ийм их усруу байгаа. Энэ бусад их усроо бид нар ашиглана л гэсэн үг. 2.2 маань зөвхөн бол улсын төсөв байх боломж. Яг л улсын За 5 номер микрофоныг нээ хариултыг гүйцээе. Тэгэхээр бид энэ 2.2 чинь улсын төсвөөр хийх болцоо. Энд бол шинэ хөрөнгө оруулалт багтахгүй 25-26 онд хэрэгжиж байгаа төслүүдэд үргэлжлүүлнэ гэсэн үг. Гадаад зээлийн ашиглалт хэрвээ хууль батлагдвал тэр орон зайн дээр энэ нэгэнт бид нар баталдсан нэг 13.8 их найдварын гадаад зээлийн гэрээ байна. Энийгээ бид нар бүрэн ашиглана гэсэн үг. Энийг чинь бид нар ашиглаж чадахгүйгээр цаана жилдээ 40-60 тэрбум төгрөгийн их усөр блокчийн төлбөр ингээд хүү төлөөд алдан төлөөд байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ ашиглалт нэлээд сайжирч орж ирнэ. За бусад ажлууд бол шууд хөрөнгө оруулалт, хувийн хвшлийн хийж байгаа энэ ажил үйлчилгээ бусад чиглэлээр нь бусад их усрээр хийгдэ явна. Тэгэхээр энийг бид нар гаргахын тулд бүх одоо голлох аж ахуй нэгжүүд, хэрэгжүүл төсөл хөтөлбөрүүд бүгднтэй нь одоо холбогдож мэдээг нь авч статистиктагаа, Монгол банктайгаа, сангийн яамтайгаа төсвийн доктортой зөвлөлтөөгөө нийлж боловсруулж байгаа юм тоо мэдээлүүд, үнэлж гарч байгаа зүйлүүд ээ.